Yeah, that looks better. Oh, The color contrast though. 그래, асуултууд байгаа гэж. Oh yeah. Oh, you sent me yesterday. Сайн бацгаана уу? Та бүхэнтэйгээ дахин нэг бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. Энэхүү бичлэгээр та бүхэндээ надаас аягүй их асуудаг хэдэн асуултуудын талаар хариулъя гэж бодсон. Энэ нь болохоор дийлэгтээ Австралийн талаар асуултууд байгаа. Энэ дотроо болохоор яг Австралийн сургуульд хэрхэн орсон, ямар сургуульд орсон, тэгээ дээрэс нь амжиргааны зардал, тэгээд ер нь Австрали хүмүүс ямар байдаг. Тэгээ мөн дээрэс нь Алц Марцны талаар маш олон асуултууд байгаа. Тийм болохоор эдгээр асуултуудыг хариулахын тулд хоёр найзаагаа ирсэн байгаа. Үүнээ. За. Үүнээ маань Австралид тэр удаан амьдарлаа. Одоо 2 жил болж байна. 2 жил. Би энэ дээрээ ойролцоогоор 3 жил хамгийн удаан үүрээ маань байсан. Тэр удаж байгаа 5 жил. 5 жил. За тэгээд бүгдээрээ гоё энэ бичлэгээр аягүй гоё ингийн тийм чөлөөтөө яриа өрнүүлээд явъя гэж бодлоо. За тэгээд бүгдээрээ та хэдийн ирсэн асуултуудыг хариулъя. Эхний асуулт болохоор ямар их сургуульд сурдаг вэ? Хэрхэн сургуулаа сонгосон бэ? Application process-ийнхаа талаар хуваалцаач гэсэн асуулт байна. За бүгдээрээ үнийгээс эхлэх үү? Ямар сургуульд сурдаг вэ? Тэгээ ер нь яаж сургуулаа сонгосон? Тэгээ ер нь ямар процессор явсан бэ? Би одоо Deakin их сургууль сурч байгаа. Тийм. Англиар Deakin University. Тэгээд процесс нь гэвэл ер нь бол сургуулаа сонгохын тулд эхлээд яг ямар мэрэгчлэр сурмаараа яг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэрийг мэдснийхаа дараа ер нь бол дэлхийд ирэмблэгдэж байгаа байрлал энэ төр гээд тэрийг судалж агаад тэгээд сургуулаа сонгоно доо. Тэгээд би Deakin-ийг яагаад сонгосон бэхээр нөгөө эрүүл мэндийнхаа тал дээр илүү чиглэсэн тийм сургууль байсан учраас Австралид Мельбурнд тэгээд бас арай үний хувьд харьцахгүй гайгүйсэн учраас сонгосон. Хамгийн чухал нь яг мэрэгжлийн эхлээ сонгоцсон байх хэрэгтэй тийм. Яг сургуулиасаа шалтгаалаад яг ранк нь ямар юм гэдэг. За өөр юм амар сонирхолтой юм шүү дээ. Ядал миний болохоор би амар сүртэй мэрэгжил зөвжлээ сонгож амжааг байхгүй юу? Яг үнийг хэлэхэд. Тэгээд бүх сургуулиудаа ингээд apply хийснийхаа дараа ерөнхийд нь авсан одоо курс маань бол Bachelor of Arts гэдгийг авсан. Тэгээд тэрийг болохоор яг үнийг хэлэхэд монголоор би ингээд орчуулад за би ийм degree хийсэн шүү гэд орчуулахаар явж орчуулга байхгүй. Bachelor of Arts гэдэг чи одоо би урлагаар бол сурж байгаа биш. Хүмүүс дандаа тэгэж ойлгодог. Тэгээд урлаг биш, тэр нь болохоор яг Humanities Social Sciences гэдэг degree-д ордог. Тэр нь болохоор одоо хүн судлалгүй одоо ер нь бол нийгмийн одоо төрлийн team бакалаврын зэрэг юм болоо гэж үзэж байна тийм. Тэгээд тэрэн дотроо болохоор major сонгох хэрэгтэй. Тэгээд би болохоор миний major болохоор эхэндээ болохоор development одоо international development гэдгээр сурч исэн боловч сүүлдээ болохоор би за энийг юу нь бол яг монголоор ингэ орчуулах юм бол бүтэхгүй юм байна. Тийм болохоор би ерөөсөө жоохон ингээд нарийсгаад Bachelor of International Relations буюу гадаад харилцаагаар яг олон улсын харилцаа суралцъя гэж яг бодсон. Тийм. Тэгээд юу нь бол шилжих хэрэгтэй болсон. Тэгээд юу нь бол мэрэгчлээ дунд яг ингээд сурж байхаа дунд нь за би солидо арай нарийсгая гэж бодоод. Ер нь яг offer авсан чиглэл маань болохоор Bachelor of Art байсан шүү дээ. Авсныхаа дараа бол солисон. Тэгэхгүй бол бас амар утгагүй байгаа юм чи. Яг юугаар сураад ямар ижлэлтэй болох гэдэг аасаа мэдээ. Таадас яг шаардсан юмнууд юу исэн бэ? Яг Австралийн сургуульд ороход шаардсан зүйлсүүд нь юу исэн бэ? Ганц анхаарах юмнууд нь. Одоо ихэвчлэн энэ IELTS-ийн оноо 10 жилийн дүн гэж ярьдэн шүү дээ. Тэд нь яг өшөө юмнууд шаардж ирсэн үү? Тэр хоёр яг гол анхаарах зүйлс үзэж байсан уу? Дүн амар сайн хардсан шүү дээ. Дүн чинь сайн бол тэгэл ер нь бол сургуульд орж чадах хэсэг чинь тэгэл шууд тодорхойлогдсон. Тийм ер нь бол хүмүүс тэгээд тэрнээс гадна дүнгээс гадна бас өөр нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй. Өөр юм хийдэг байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бас ингээд яг тэрийг хийх зураас яг юу олж авсан, яг ямар хуу туршлагатай гэдэг чинь бас ингээд хилээд хардаг, тэгээд хилээд өчтдөг учраас ер нь бол өөр бас хийдэг тийм одоо тийм сайн дурын ажил ч юм уу, эсвэл ямар нэгэн байгууллагын гишүүн ч юм уу, эсвэл ямар нэгэн тийм
холбоотой өөрийнхөө тийм одоо мэрэгчлэлтэй холбоотой ч юм уу тийм юу ч яаж болно тэгээд чи 100 мөн бас юм хийдэг байсан үстэй волонтер яа тийм ер нь бол тэгсэн тэгвэл яваад тэгээд тэр чинь нөгөө аппликейшнд чинь бас тус болно тэгээд ер нь бол чадах бүх юмаа хоригдлуулж аваад цуглуулж аваад тэгээ бүгдийг нь явуулах хэрэгтэй тэгжээж л яг анхаарал нь татагдана гэхдээ тухайн нөгөө нэг яг сургуулиас чи яг шаардлагадж байгаа зүйлүүд юу вэ? Requirements-аас мэдэх хэрэгтэй. Яг л сургууль болгоо өөр. Тэгээд зарим сургуулиуд болохоор нэг сүртэй. Жишээлбэл одоо би болохоор данд хийж хэлдэг байхгүй юу? Одоо томьёо юмуд дээр ч гэсэн тийм хүмүүс асуулт асуухаар Австрал сургуулиуд шал өөр юмнууд асуудаг. Америк сургуулиуд шал өөр юм асуудаг. Тийм болохоор яг энэ сургууль. Тийм. Тэгээд бид хоёрын сургуулиас ахлах сургуулиугаар за би болохоор хоббиг төгссөн. Хоббид болохоор яг Америк сургуулиудад явуулахад юу шаардлагаддаг вэ гэдгийг ингээд суралцах хэрэгтэй. Тэгээд юу суралцсан гэхүүдээ тэгэл SAT scores ингээд бүх юм чинь хэрэгтэй. Австрал сургууль гэсэн чинь амар амархан зүгээр дүнгуудээ явуулаад you don't even have to write personal statement. Exactly. Тэгэл явуулаад дүнг ер нь ахлах анги чинь дүнгийг хараад тэгэл шууд бараг тэтгэлээ өгөх үү гэдгийг шийддэг юм шиг санагдсан. Харин надаас бол шаардсан юмнууд маань мэдээж яг өөрөө үүний хоёрын хэлдгээр яг сургуулийнхаа яг шаардлагуудын бүгдийг хараад одоо миний хувьд гэх юм бол бас аюул амархан байсан. Надад шаардсан зүйл нь гэх юм бол миний зүгээр л 10 жилийн голчтун тэгээд дээрэс нь миний IELTS-ийн онол байсан. Тэгээд дээрэс нь би тэр үед хандж явах үед анагаахын их сургуульд бас сурж исэн болохоор миний анагаахын дүнгуудыг бас шаардж исэн. За хэрвээ та нар яг хандж явах үедээ их сургуульд сурж байвал их сургуулийнхаа дүнгийг бас өндөр байлгахыг хичээгээрэй. So yeah, ер нь бол Австрал руу хандхад application process нь маш энгийн, ер нь хамгийн гол анхаарах зүйлсүүд нь бол IELTS-ийн оноо болон 10 жилийн голчтун. Бас volunteer. Тийм, volunteer. Ер нь хамаагүй юмнууд хийгээд авах хэрэгтэй. Боломжтой олдож ивэл юмд volunteer хийгээл, тусламжийн ажил бид нар хийгээл тэгээд яваад ивэл дараа нь хизээний үед нэг асуухад өөх юмтай байдаг тийм. Юу гоё. За дараагийн асуулт. Их сургуулийн сургалтын төлбөрийн талаар асуусан байна. Төлбөр нь ойролцоогоор хэд байдаг вэ? Ер нь тэтгэлэг олдцтой байдаг юм болов уу Австралид? Энэ бол аюу эзэг сэдв ба. Яа хамгийн их асууддаг асуулт тэтгэлэг тэгээ төлбөр. Йоо амар хэцүү. Ийм асуудал шууд нүрээд асуухгүй гэдээ яхавтай бас хүмүүс амар мэдээ. Easy answer хөө эсвэл хэцүү. Йоо энгийн тайлбар хөө яг жоохон үнэнтэй ойрхон юм хөө. Манай үзэгчнэр бол зүгээр л harsh үннийг нь хэлээд өгөөч гэдэг байхгүй юу? За тийм үү. Яг бодит үнэг. Бодит үнэ. За ер нь бол төлбөр бол маш чанга. Энэ нь гэхдээ Америкийн сургуулиуд чамчтэй. Австрал бас ер нь адилхан. Тийм болохоор. Тэгээд гэхдээ нэг ялгаатай нь Америк Австрал хоёр юм ялгаатай. Тэгэхээр Америк хаштсангуу илүү scholarship илүү тэтгэлэг өгдөг. Заяа. Австрал болохоор яг уугуул хүүхдүүдтэй яг энтхийн одоо Австрал иргэдийн хүүхдүүдтэй л илүү одоо тус тийм одоо засгийн газрын тусламж ч юм уу тийм нөгөө төлбөрийн хөнгөлөлт энэ төр олддог байхгүй. Яагаад гадаад нөгөө сурагчдаас гадаад оюутнуудаас ингээд илүү их мөнгө авах гэдэг вэ гэхээр тэр нь яг одоо бизнес болсон. Оюутнуудаас мөнгө хийдэг болсон байхгүй. Яг л нөгөө боловсролын системийн чинь айгүй их одоо эдийн засгт нөлөөлсөн. Тийм болохоор тэд нар ингээд бүр ингээд тэр бүр ингээд department болгоцтой. Тэгэхээр тэтгэлэг нь бол хомс гэж хэлж болно. Гэхдээ бас байгаа. Тэтгэлэг гэхдээ байгаа. Тэтгэлэг авдаг хүмүүс нь бол ер нь бол хамгийн ер нь бол мундаг хүмүүс нь авд юм аа. Тийм. Гэхдээ бас энэ ч өөр тусламжууд байгаа. Тийм. Тэгээд тэднийг ингээд сайн судалж аваад харж болно. Ерөнхийдөө бол тийм. Гэтэ одоо хариулт өгч. Зүгээр шүү дээ. Хичнээн одоо юу хамгийн дээд та 25% л scholarship. За жишээлбэл одоо нэг төлбөр чинь юу $60,000 байлаа гэж бодоход 25%-ийн тэтгэлэг болголоо гэхэд чи 60,000 гэж 3 жилийнх нь тийм 3 жилийн төлбөр ч одоо дунджаар 60,000 байдаг баха. За нийгэм залруулж хэлэхэд манай Австралийн бакалаврын зэрэг яг 3 жил байдаг. Тэгээ хэрвээ double major буюу 2 мэргэжлэр сурч ивэл 4 жил
Тийм. Тэгээд 25%-ийн тэтгэлэг хамгийн дээдэлтэй авч болно. Би болохоор яг нөгөө Австралид ирэхээс өмнө яг сургуулийнхаа 25%-ийн тэтгэлгийг авч ирсэн. Тэр нь болохоор зөвхөн дүнгээс чинь шалтгаалаад одоо өгсөн маа дүнгийн дундчаар эсвч шаардлага үгүй юу ч байгаагүй. Тэгээд зүгээр тусад нь болохоор scholarship application гэж өгнө. Тэр нь болохоор зүгээр л дүнгийн шин дундаж хийдвэ. Транскриптээ буюу хуваарьгээ явал дүнгийн харыг тэгэл болоо. Тэгээд бакалаврт бол тийм шүү лээ. Магистрт арай жоохон өөр. Тэгээд гэтээ 25% гэдэг чинь бүтэн 60,000-ийнхаа 25% гэхээр чинь нэг 18 15 ч юм уу тий сайн мэдгүй байна. Тэгээд тийм тэрийг авсны эцэс нөгөө нэг эхний семестрээс ингээ хөнгөлөгдчихөж байгаа байхгүй аваа. Тэгээд ижээ ирэх боломж нь арай нэгдчихэж байгаа. Шууд нөгөө мөнгөө ингээ өгөхгүйгээ тийм health insurance гэж төлнө. Нэг оюутныхаа одоо эрүүл мэндийн даатгалыг төлнө. Тэгээд онгоцныхаа эзийг төлөөд тэгээ эхний семестр чи одоо scholarshipтэй арай одоо тийм мөнгө зүг гэж төлбөр гэж санаа зовхгүйгээр эхэлж болно гэсэн үг. Тэгээ өөрөөр чи яг их сургуулийнхаа өөрийнх нь тэтгэлгийг нь авсан гэсэн үг тийм. Их сургуулиас нь өөрөөс нь зарласан тэтгэлэг. Тийм яг одоо миний сурж байгаа манай шиг сургууль болохоор 2 тэтгэлэг зарлагддаг. Энэ нь болохоор 50% хөнгөлөлттэй, нөгөөх нь болохоор 100% хөнгөлөлттэй гэж 2 тэтгэлэг зарлагддаг. Тэгээд миний яг ихэнх хүүхдүүд нь болохоор тэр 50% авч чаддаггүй 100% авч чаддаггүй. Яагаад гэвэл энэ нь болохоор дэлхийн өнцөг бүрээс ганцхан 30 хүүхдийг сонгож авдаг. Тэр чинь дэлхийн өнцөг бүрээс 30 хүүхдийг сонгож авна гэдэг чинь chances амар багасж байгаа. Гэхдээ хандаж болно. Харин авах нь бол айгүй ховор идэг. Тэгээ мэдээж яг л шаардж байгаа юмнууд нь энгийн те бас дүн IELTS-ийн оноо. Тэгээд зарим сургуулиуд эссе бичгийг шаарддаг. Одоо жишээ нь манай шиг сургуулийн тэр 50% та тэгээ 100% тэтгэлгүүд эссе бичгийг бол шаардсан. Энэ эссен дээр нь болохоор сайн дурын ажлынхаа талаар бүгднгийн дурдсан байх ёстой гэсэн тийм шаардлага байсан. Харамсалтай нь би авч чадаагүй. Yes, нэг тийм байна. Гэхдээ бас тэгэж хурдан бас бууж өгч бас болохгүй. Яагаад гэвэл манай Монголын засгийн газрын тэтгэлэг хаяа улс зарлагддсан байлээ тий. Тэгээд хэрвээ тэр маань гарч ирэх юм бол тэрэнд бас хандаж болно. Тэгээд бас тэрийг хараад судлаад үзээрэй гэж бас хэлмээр юм. Өөр ад хийх юм байна. Тэгээд тэр нэг Монголын засгийн газрын тэтгэлэг бол юу штэ. Юу лээ? Дэлхийн эхний 100-д багтсан их сургуулиудад байх хэвээр. Тийм тийм Австралийн яг хідэн одоо тооны сургуулиуд багтдаг юм байна. University of Sydney, Monash Deakin, University of Melbourne гэж байгаа. Гэтэ Deakin орж ирсэн. Deakin 274 дээ. Одоо юу? За төлбөр багассан юм. Гэтэ эхний 100 байдаг гэсэн юм. За тийм University of Melbourne тэгээд залуу их сургууль гэдэг утгаараа дэлхийд 24 тоо. Монголын гэтээ тэр одоо Монголын тэтгэлэг одоо болж байгаа юу гэсэн. Одоо яг намайг явах үед чи яг сүүлийн зарлагдсан үе байсан байхгүй юу. Тэгээд дараа нь одоо яасан үг мэдэхгүй байна. Тэгээд Australian Awards. Тийм Australian Awards seniors-удад ямар тэтгэлэг байна вэ гэдэг бас нэг асуулт ирсэн. Тэгээд би магистр гэж аам болов гэж одоо. Ер нь бол магистраар ирж ивэл тэтгэлэг айгүй илбэг олддог. Энэ сургуулиас нь зарлагдсан тэтгэлгүүд бас байгаа. Тэгээд хам байлээ. Гэхдээ Australian Awards тэтгэлэгт маш олон хүмүүс тэнцдэг. Манай монголчууд айгүй их тэр Australian Awards-ийн тэтгэлгийг авч ирдэг. Тэгээд миний судалснаар болохоор заавалчгүй тэр юугээрээ мэрэгчлэрээ 2 жил ажилласан байх ёстой гэсэн тийм шаардлага бол байгаад илээ. Хамгийн гол нь тэр нь улстай ажилласан байх ёстой. Тэрний линкийг бол доор оруулчих. Тэгээд таад маань өөрсдөөс ороод хараарай. Гэхдээ бол магистраар ирэх хүмүүст бол маш олон боломжууд байдгийг шүү гэж бас хэлмээр байна. Гэхдээ competitive. 30 хүн авдаг гэсэн баг. 30-аас 50 хүн жилдээ. Тэгээд нэг юу би тэрийг мдэг байсан. Яг application онгоох үе нь бол 2 сараас 4 сарын хооронд. Yes. 2-4 сарын хооронд. Тийм болохоор эртхэн IELTS-ийн шалгалтуудаа өгөөд юмнуудаа материалуудаа бүрдүүлж исэн нь бол аюу зүгээр шүү. So yeah. За дараач асуултанд орно бүгдээрээ. Австрали улс Монголтой харьцуулахад хэр үнэтэй улс вэ? Амжиргааны зардал түрээсний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж байна. I'll let the ladies explain this one. Монголтой мэдээж харьцуулах юм бол нь шүү дээ. Амар үнэтэй. Гэхдээ зарлууд агаад
цалин нь бол өндөр байдаг. Мэдээж юмнууд мөнтэйгээд цалин бол бага өгөхгүй тэр зарлагнуудаа тэр үн ханшаад агаад цалин нь бол гайгүй өгдөг гэж бол би хэлнэ. Та эдийн бодол юу вэ? Цагийн бас айгүй дэлхийд цагийн орлогоор ер нь бол дэлхийд нэгт явдаг шүү дээ Австрали. Тэгээд дараа нь Канада орж ирж илээ. Тэгээд дараа нь ингээд Denmark, тэгээд дараа нь Sweden, тэгээд Norway, тэгээд ингээд ер нь бол Австрали айгүй цалин хувьд бол айгүй сайн. Цагийн доотлын хэмжээ нь бол $18 гэж байна. Одоо тэгтээ арай жоо өссөн ч. Америкт болохоор цагийн хэмжээ нь $9 гэдэг. Тийм болохоор 2 дахин илүү их хорлого орж ирнэ гэсэн. Тэгээ Америкийн ханш чинь бол Австралийнхаг бодвол арай хүчтэй шүү дээ. Тийм болохоор ер нь хуулиараа бол энтхийн цалин яг $18 хэдэн центтэй байдаг. Тэгээд сая өөрийн хэл дээр бол өссөн байж магадгүй. Тийм. Гэтэ ер нь бол юу штэ. Би дандаа энүүн дээр ингэдэг байхгүй. Одоо Америк, Австрали хоёрыг ингэ харьцуулах аюултай. Тэгээд Америкт болохоор яадаг вэ гэхээр нөгөө нэг оюутны визээр очиж сурах юм бол зүгээр л чи кампус дээрээ ажиллаж болно. Тэгээ кампусаас гадуур бол ажиллаж болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр амар хэцүү бол юм шиг л хүмүүс хууль бусдадаа ажил хийдэг. Австрали болохоор ингээд оюутны визээр ирсэн бол чи цагтаа биш 7 хоногт чи 20 цагийн ажил ирэх байгаа. Хаач хийж болно. Тэгээд ер нь бол энэ нь зөвхөн одоо амжиргааны зарлыг чинь мэдээж нөхөж одоо өгөх хэмжээний л жоохон тийм одоо яг төлбөрөө бол төлнө гэдэг бол жоохон хэцүү. Тийм яг тийм бас асуулт байсан. Бид нэр ажиллаа хийгээд тэр олсон мөнгөөрөө төлбөрөө төлөөд тэгээд амжиргааны зардлуудаа хангах боломжтой юу гэсэн асуулт байсан. Гэтэ тэр яг үнэндээ бол энэ боломжгүй. Яагаад гэвэл бид нар чинь оюутны визэн дээр болохоор ажиллах эрх маань 7 хоногийн 20 цаг. Энэ нь болохоор 2-7 хоногийн 40 цаг гэж ер нь бол явдаг. Тэгээд 40 цаг нь болохоор одоо жишээ нь эхний 7 хоногт 13 цаг ажилласан бол дараагийн 7 хоногт 27 цаг ажиллана гэж явдаг. Гэхдээ дийлэх газрууд маань 7 хоногийн 20 цаг гэдгээр бол явдаг байгаа. Тэгээд тэр мөнгөө олгосоор мөн дээрээс нь ганцхан 7 хоногийн 20 цаг гэхгүй яг амралтын өдрүүдээр оюутны амралтын өдрүүдээр бүтэн цаг ажиллаж болдог тийм хүссэн цагаараа. Тийм оюутны амралтаараа бол хүссэн цагаараа ажиллаж болдог. Тэгээд энэ хүн олсон мөнгөөрөө бол яг амжиргааны зардлуудаа бол төлөөд явах боломжтой. Харин төлбөрийн хувьд гэх юм бол ер нь боломжгүй. Тийм болохоор ер нь тэтгэлэг авах тал дээр бол оролцсон нь бол зүгээр байгаа. Би ихтэй яадаг гэсэн. Одоо энэ чинь нөгөө нэг 100-ны амралт гэж байдаг байхгүй 3 сар. 11 сараас 1 сарын хамт тийм 11 12 1 сар өвтлөө ажиллаад за би хэдийг олж илээ гайгүй одоо 5000 ч юм уу тий хотелд өвтлөө ажиллана штэ тэрийга тэгээд хадгалсаар агаад юу төлбөрөндөө жоохон бас нэмэлж байгаа байхгүй юу хэрэг 90 оноос чинь ингээд тусламж ирж байгаа бол мэдээж аваас ирж байгаа мөнгөн дээр нэмээд өөрөө олсон сунжангаа одоо ажилласан мөнгөө ингээд нэмээд тэгээд яхад төлбөр хийж болно. Тэр семестрийн ер нь бол рент гээл семестрийн тэгэхээр ингээд семестрийн $16,000 ч юм уу төлөх ёстой байх юм бол өөрийнхөө хадгалсан тэр 5,000-ыг ингээд нэмэрлэхээр ээж яг ингээд 11,000 болж байгаа. Тэгэхээр ингээд хайрцангуй ингээд бас буурч байгаа гэсэн үг. Тийм бол тэгэж бас за тийм дараачих нь болохоор оюутнуудад ажиллах боломж гинэ. Сураад хажуугаар нь ажиллах боломжтой гэдгийг хариулсан шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол тийм 20 цаг ажиллах боломжтой. Тэгээд оюутнуудынхаа амралтаар ажиллах боломжтой. Yes. Тэгэхээр тэр ажил гэдэг дээр зүгээр нэг нэмээд хэлчих юм байж болно шүү дээ. Зөөрөө. Хүмүүс өштэй ирээд яг ямар ажил хийх юм бэ? Yes. Ямар тэгээд энэ нөгөө нэг одоо ер нь холбоос байхгүй бол бас жоохон хэцүү байд юм шиг санагдсан. Гэтэ заавал холбоос үлбэтэй байх албагүй. Өөрөө гараад ер нь бол кафе мафенд очиод ингээд би одоо trial хийгээд үзье. Танаа кафенд ажиллаад нэг өдөр юм уу 2 өдөр ингээд хийж үзье. Та нар ингээд аваач гэдэг асуулт request өгөх хэрэгтэй. Өөрсдөө ажиллах хэрэгтэй. Тэгээд за resume гэдэг юм бас өгөх хэрэгтэй. Тэгээд тэрийг харж агаад утасна гэсэн үг хүмүүс. Тийм. Бол миний юу experience бол хотелд аим их ажилласан, цэвэрлэгч хийсэн. Өрөө цастаг юмхтэй болсон. Амар хэцүү
байлээ. Тэгээд ста бодод үнэн хэлж шүү. Тэгээд амар олон монгол хүмүүстэй уулзсан. Хотелд ажиллагдсан чинь надаас Ахмад тийм хүмүүстэй уулзсан чинь бүгдээрээ Монголд одоо Unitel дарга мар хийжсэн хүмүүс хүрт бараг ирсэн. Хотел ажил хийж аахгүй. Тэгээд амар хүмүүсийг даргаалах юм бэлээ. Ер нь харж байгаа. Тэгээд нуруу муруугаа сайн бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол жоохон хэцүү хүнд ажилдаа орох юм. Ер нь бол жоохон fit тал руугаа байх. Тэгээ хамгийн гол нь сайн ухаантай байх хэрэгтэй. Одоо ирэхээс өмнө кафе мафены одоо баристаны сургууль мургуул сурсан байвал амар хэрэгтэй. Тийм. Тэгээд ер нь бол тийм кафе эсвэл бэйсик гэдэг хүмүүс татчих юм. Ер нь тийм байж байгаа. Энэ нэг ч юм бид нар надад чамриклийн юу. I think it is way too seriously. Everyone has like their personality. Yeah, this is my personality. Don't judge my personality. Not my personality. Oh, what personality? Alright, go. Оо. Йоо, би одоо жоохон зарчлаа юм. За албисных руу оръё. За би нүдэ оролдохгүй тийм бол уламжлах. Оо, нэр ажлын талаар ярьж байсан шүү дээ. Резюме. Юу кафед ажиллаж болно. Хүүхэд харж бас болно. За тэгээд ресторанд сурч байна. Чинь юу гэдэг вэ? За одоо миний миний дандаа хийжсэн ажлууд болохоор дандаа food and beverage attendant гэдгээр явдаг. Энэ нь болохоор дандаа зөөгчийн ер нь хоолтой холбогдолтой бүх сервисүүдийг хийж байгаа гэсэн үг. Тэгээд миний анхны орсон ажил болохоор кафенд орж исэн. Энэ нь болохоор кафе болон ресторан нийлсэн тийм ажил байсан. Бас зөөгчөр. Тэгээд одоо миний ажиллаж байгаа ажил болохоор хотелийн зөөгчөр одоо янз бүрийн үйл ажиллагаа болохоор тэрийг нь хариуцаж зөөгч нь хийдэг. Арьсвал өглөөний цайг нь хариуцсан. Оройны хоол моол тийм. Ер нь хоолтой холбогдолтой бүх ажлуудыг хийж байгаа гэсэн үг. Тэгээд мэдээж анх ажилд ороход бол хэцүү байсан. Тэгээд яг өөрийн хэлбэр болохоор resume бол айгүй чухал байсан. Тэгээд бүх ажлын байр олдох тийм ресторануудын хаалгыг нь мэдээ. Миний резюмег уншаач намайг ажилд авах уу гэж ер нь явж исэн. Айгүй их hard work бол хэрэгтэй. Тэгээд маш хичээнгүй резюмегээ принтлж аваад ресторан кафенуудээр яваад яах юм бол ажил бол олдно гэж хэлмээр байна. Тэгээ олдохгүй бол мэдээж хүүхд тарж болно, цэвэрлэгч хийж болно. Гэтэ оюутны ажил бол нэг иймэрхүү л энэ тэгээ мэдээж сургуулаа төгсөөд бол гайгүй ажил бол олдохгүй гэж найдаж байна. Тэгээ нөгөө жоохон арай урт одоо юу хөө long way одоо ажил олдохгүй байвал зүгээр цагаас өнгөрөөд ажиллахгүй. Яг волонтер хийсний дараа нөгөө волонтер одоо хийж байгаа газар чинь чамайг бас хаяа ажилд авдаг. Бас тийм. Тэгээд ер нь бол Австралид удаад ирэх юм бол холбоо сүлбэтэй болоод тийм танаа ажлын газар чинь хүн хэрэгтэй юу гэдэг. Нэг тиймэрхүү маягаар бол ажил бас авч болно. За дараачих нь болохоор одоо бүгдээрээ айгүй яг товч хариулууд юу заяа. Австралид очиод тулгарсан бэрхшээлүүд юу вэ? Мэдээж оюутнуудад бол бэрхшээлүүд тулгардаг, гадаад оронд хүрээд ирсэн юм чинь бэрхшээлүүд бол гарч байгаа. Тэгээд ямар бэрхшээлүүд гарсан бэ? Ер нь шинээр очиж байгаа гадаад иргэдэд хэр ээлтэй улс вэ? Ер нь ээлтэй юу? Ер нь өнөө байр бид хоёр шал өөр. Бид хоёрын бодол бол энэ дээр бол маш өөр аа. Энэ ер нь бол хүн болгоно өөр хариултууд өгнө гэж бодож байна. Бид гурав уруулаа өөр хариулт өгнө. Бүгдээ нэг нэгнийхээ хариултуудыг сонсъё. Тэгээд ер нь бол ерөнхийдөө бол ээлтэй шүү дээ. Тэгээд айгу энтхийн иргэд нь бол айгу юу? Айгу тусч гэдэг юм уу? Би айгу нээлттэй. Ер нь бол ийдэг тийм. За ер нь бол хүмүүстэй бол гадаад хүмүүсийг бол ер нь бол угтаж аавна тийм. Тэгээд орчиндоо ингээд өөрсдөө хоёрын тойронд байх дуртай. Ер нь бол айгу тийм даяарчлагдсан улс учраас ер нь бол тийм дэлхийн бүр өнцөг болон бүрээс ирсэн хүмүүс ингээд энд амьдарч идэг. Тэгээд ер нь бол ганц соёлын одоо Монгол шиг monocultured биш. Маш олон төрлийн соёлын хүмүүс байгаа. Зуг амьдардаг. Тэгээд тэрнгээр айгүй онцлог. Ялангуяа Мельбурн хот одоо бидний байгаа газар. Сиднейч бас тийм. Тэгээ ер нь бол том хотууд нь ингээд ер нь бол тийм байдаг. Анх ирээд яг ингээд тулгарсан бэрхшээл нь юу байсан бэ гэхээр яг би ирэхээс өмнө уус би англитэй байсан. Уусаа англиар ярьдаг байсан. Бараг адилхан бэрхшээл ярих гэж байна шүү. Тийм. Тэгээд яг анх ирэхэд бол надад
яг энтхийн уугуул хүмүүсийн хэрэгэлдэг одоо тий өдөр тутмынх нь хэрэглээнийх нь үгс нь бол анх ойлгогддоггүй байсан. Яг ямар утгаар хэлж байгааг нь бас сайн мэдэхгүй. Тэгээ яад л нөгөө би дандаа literal English-аар яриа сурцсан. Яг хэлж байгаа юм яг ингээд. Тэгээд эдний ингээд sarcasm тий. Тэгээ conversational Australian language бол маш өөр гэдгийг бол тэрийг бол Америк хэлээс шалтгаан. Тэгээд би энэ яг хаа ингээд. Тэгээд айгүй болоо юмнуудад товчилдог. Тэгээ энэ ер нь хүмүүс айгүй залхуу англи л тий. Тэгээд жишээ нь бол одоо өглөөний цай гэдэг одоо breakfast гэдэг үгийг одоо brekkie гэж одоо товчоолдог. Тэгээ тэрийг ингээд зүгээр энгийн харилцаа яриан дээр зүгээр brekkie гэж хэлчихдэг. Жишээ нь McDonald's шүү дээ тий чинь. McDonald's гэдэг Mac's гэдэг. Тэгээд ингээд өөр бол жоохон өөрсдийнхөө version, өөрсдийнхөө хувилбараар явцдаг гэдэг юм. Тэр нь айгуу сонирхолтой байсан юм бишэл биш. Гэхдээ яг тэр нэгээд амьдарсараа сүүл рүү дасаад ойлгодог болчдөг л тоо. Гэтэ яг одоо Америк системээр сурсан хүмүүст бол тий англи жоохон өөр гэж магадгүй. IELTS-аар бас ингээд IELTS-ийн шалгалт өгөхөд бас одоо ингээд тий бас яг тийм австрал уугуулынх нь хэл нь орж ирэхгүй. Мэдээж яг international олон улсын хэлээр орж ирнэ. Гэхдээ тэгээд тэр бол айгуу сонирхолтой байсан. Яа өөр бэрхшээл гэвэл баг тэгэл нэг хэцүү байхгүй гайгүй. Яг би л амар уйлжсэн ихний жилдээ. Би л яг үндэ бол ихний жилд бол уйлсаар агаал уйлсан. Уйлсаар агаал уйлсан ч гэсэн. Ихний жилд бол айгүй уйлсан. Ер нь гэрээ айгүй санд юм аа. Тийм. Эсвэл рүүгээ гэрээ санаа авчихсан. За соёлын шоконд орноос. Тэгээд соёлын шок гэж чинь эндхийн хүмүүсийн амьдралынх нь хэв маяг шал өөр байгаа юм чи Монгол. Тэгээд бас орчны шал өөр. Энд цас байхгүй. Тэгээд бас хүмүүсийнх нь ингэж байгаа хоолос. Тэгээд бас тийм ер нь бол амьдралынх нь хэв маяг бидний мэдж байгаа. Тэгээд бас өссөн хэв маягаас өөр. Тийм болохоор ер нь бол анх ирээд маш зарим юмнууд их уйтгартай санагдсан. Их сонин санагдсан. Жон харийн санагдсан те би яг ямар газар ирж вэ те. Надад гэхдээ амар тэгээд спорт нь бас шал өөр. Монголд бол айвих сакс тоглодог те айвих волейбол тоглодог айвих бүх байралтдаг одоо мороор уулдаг те. Энд бол тийм концерт бол байхгүй. Энд ч өөрсдийнхөө одоо өөрсдийнхөө хөл өмгийг зохиоцсон өөрсдийнхөө крикет те айгу английн хуучин спортууд тоглодог. Ингээд шал ингээд хүмүүсийн сонирхдаг юмнууд нь жоохон өөр гэж магадгүй. Тийм болохоор тэр нь ингээд тийм таны одоо сонирхолт чинь нийцэхгүй ч байж магадгүй. Гэтэ нийцчих магадгүй. Энд ч мэдэхгүй. Мэдээж шалтгаан юм аа. Яг мэдээж цусан харж хүнээс нь шалтгаална. Тийм ээ. Хүнээс нь шалтгаална тэр бол. Тэгээ мэдээж соёлын ялгаа гэж байна. Маш мэдээж хоёр өөр улс юм чинь тэгээд соёлын ялгаа хэв маань мэдээж тэрийг мэдээж хурж ирэх хэрэгтэй. Тэгээ бэлэн байх хэрэгтэй. Ер нь бол сэтгэл зүйн хувьд айгүй бэлэн байх хэрэгтэй. Өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг ингээ өөрийнхөө төсөөлсөн байснаар ороод ирэхээр ингээ шал өөр байхаар ингээ хүн айгүй гутард юм бэлээ. Тийм болохоор Гэхдээ анх ирэхдээ яг Америкт ирж байгаа юм шиг. Би яг анх Австралийн барууны орн гэдэг утгаар нь ойлгоод яг Америктай төстэйгээ бодоод орж ирсэн чинь маш өөр байсан. Тийм болохоор тийм ер нь бол яг сэтгэл зүйн бэлтгэлтэй жоохон онгорхоо яг өөр юм бэлэн байх хэрэгтэй. Жоохон open minded байх хэрэгтэй. Тийм. Ямар ч өөрчлөлтийг бол зүгээр хүлээж аваад. Миний алдаа битгий гаргаарай. Гэхдээ алдаа биш ээ. Алдаа биш шүү. Уусаа хүн болгонд л тохиолддог. Уусаа өөр ингээд transition болохоор ч уусаа хүн болгон. За соёлын шок. Тийм соёлын шок гэсэн тийм. Надад бол шал өөрөөсөө. Яг л яг миний нөгөө нэг зан чанар гэх юм уу да. Тэгээ ер нь бол би энэ бүх зүйл магадгүй ингээд нүур тулгана гэдгийг мэдчихсэн. Тэгээд энэ зүйлийг ганцаараа би ингээд даун тулахыг хичээгээгүй гэхүү дээ. Би ганцаараа л ингээд за би гадаад ирчихсэн би ганцаараа байна гэхгүйгээр би гараад ингээд хүн амьтантай уулзаад сургуулийнхаа кампус дээр жишээлбэл найз нөхөдтэй болдог ч юм уу те адилхан одоо хичээл ном одоо ангиудад сурж байгаа хүмүүстэйгээ уулзалтаа тэднэртэйгээ хамт одоо study group энэ одоо байгууллаа тэр хүмүүстэй хамт хичээл бичээлээ хийдэг ч юм уу тэгэхээр ч ингээд өөрийн гэсэн хүрээлэлтэй болоод бас одоо тодорхой хэмжээний одоо туслалцаа ингээд хүмүүсээс авч сурж байгаа байхгүй юу support network юм их хэрэгтэй. Тэгээд би болохоор нөгөө нэг одоо угаасаа campus station амар олон тийм юу social clubs гэж байгаа шүү дээ тий. Одоо дугуулan юу вэ тий. Дугуулan клуб олон клубуд. Тэгэхээр оюутны тийм хөдөлгөөний холбоонууд амар ихтэй unionsууд амар ихтэй тэдэнд амар сайн apply хийгээд
өөрийгөө ингээд янз бүрийн группэд болоод ингээд яг сонирхлынхаа дагуу клубд ороод тэгэл тэнд байгаа хүмүүс яг чиний адилхан сонирхдаг зүйлсийг сонирхдаг учраас эдгээртэй нийлээл тэдэртэй найз бол тэгээ ер нь бол тэгэл өөрсдийнхөө групптэй бол тэгэл. Гэхдээ ер нь миний ганц анзаараад явжсэн зүйл бол юунаас зайлс хийх ёстой гэхээр ганцхан өөрийнхөө одоо соёлоос ирсэн хүмүүстэй нийлэхгүй яг үнэхээр зайлс хийх хэрэгтэй. Тэгэхгүй чи Австрал ирээд одоо англи хэл сорно гэж ирчээд монголчуудтайгаа нийлээд юу цаахгүй. Яг хэвээрээ. Тийм болохоор өөрийгөө яг жоохон тэлхийн тулд яг одоо зөв хүрээлэлд өөрийгөө тавиад удирдлага нь хүртэл ингээд оролцох боломжтой өөрийгөө нэр дэвшүүлээд те би одоо ингээд энэ танай холбооны ийм зүйлүүдийг хийх хүсэж байна гэдэг ч юм уу. Дараа нь резюмед чинь бас сайн нөлөө үзүүлнэ. Ер нь энэчнээс олж авах зүйл гэх юм бол ганцхан хичээлээ хийгээд их сургуулийнхаа хичээлүүдийг хийгээд яваад ах биш, хажуугаар нь бас найз нөхөдтэй болохын тулд янз бүрийн үйл ажиллагаанд оролцоод явах нь аягүй чухал. Найз нөхөдтэй болох нь аягүй чухал. Өөрсдөө олон улсын хүүхдүүдтэй хүрээлүүлэх нь аягүй чухал юм аа гэдэг нь бол энэчнээс. Ер нь дэлхийн иргэн бол. Тэгээд бүр амар олон улсын хүмүүстэй нийлмээргүй ганцхан австрал хүмүүстэй л нийлмээр байвал бас тэдний хаа нийлж байгаа тэр газар руу очиж бас болно. Тийм болохоор гоё одоо ажил хийгээд ч юм уу бас юм холбоогоор явах нь бол зүгээр байгаа. Тийм. Тэгээ миний бэрхшээл гэх юм бол ер нь бас ойролцоо. Гэхдээ би дараагийн бичлэгүүдээр бас ярьж болно. Гэхдээ миний бэрхшээл гэх юм бол би харин Монголоос ирэхдээ өөрийнхөө англи хэлийг бол аягүй сайн гэж боддог байсан. Гэхдээ энэ бол амар том эндүүрл байсан юм бэлээ. Яг нөгөө ингээд сургуультай хичээл дээрээ суусан чинь ингээд энтхийн их сургуулиуд нь аягүй их юм group activity гэдэг одоо багаараа их хэлэлцүүлэг явуулдаг. Тэгэл тэрэн дотор чинь багаараа суугаад хилцүүлэг явуулахар чинь энэ австрал оюутнууд чинь амар ингээл хилэмгээд боломгоо өстой санаа бодлоо айгүй чөлөөтэй илэрхийлдэг. Тэгээд багш нар нь болохоор бас яг л тэгж оюутнуудынхаа санаа бодлыг айгүй сонсох дуртай. Багш нар нь болохоор за ингээд юмнуудаа тайлбарж за чи юу гэж бодож ингээл шууд санаа бодлыг чи асуудаг. Харин би Монголд болохоор ерөөсөө өөрийнхөө тэр бодож байгаа бодлыг бол ингэж илэрхийлж бол сураагүй юм бэлээ. Дандаа ингээд дотроо бодоод за яана буруу хариулт хэлчихүү дээ гэдэг тийм айц дандаа байдаг байсан юм бэлээ. Тэгээ тэрийг бол давхад надад аюу хэцүү байсан. Тэгээд тэр нэг аюу том бэрхшээл байсан. Тэгээд өөрийгөө илэрхийлэх чадвар яг бодож байгаа юмаа буруу ч гэсэн хамаагүй хэлээд тэгээд тэр буруу хариулт хэлэх юм бол багаараа цухтаа нийлж байгаа л тэрний зөв хариултыг нь олчиж болно шүү дээ гэдэг тэр ухагтхууныг суулгахад надад бол нэлээд цаг хугацаа шаардсан. Тэгээ дараачих нь гэх юм бол мэдээж даалгаврууд байгаа. Энтхийн даалгаврууд нь шууд эхний жилдээ орж ирээл 2000-аас 3000 хүүхдээ том даалгаврууд эссенүүд өчөөд ирдэг. Тийм болохоор эхний даалгавруудаа та нар хийж чадахгүй байгаад байвал битгий санаагаар унаарай. Ягаад гэвэл хүн болгон л энэ даалгавруудыг хийх гэж айгүй хэцүүддэг. Энтхийн уугуул гэдэг. Энтхийн одоо тийм дотоодын оюутнууд нь ч гэсэн даалгавруудаа бичиж чаддаггүй. Тийм болохоор их сургуулиудынхаа бүх support туудыг бүгдийг ашиглаад яваарэ гэж хэлмээр байна. Би бүр эхний семестр дандаа 60 тавсан. Тэр юу яана амьдралдаа 60 тавж байгаагүй юм чи юу вэ? Сургуульд 60 дундаж дүнэлтэй. Тийм тэгтэл амар байсан. Тийм ер нь муу наах юм бол битгий сэтгэлээр хямраараа ганцхан та биш бүгдээрээ л ийм замаар явж байгаа. Тэгээд явандаа гайгүй болт юм уу? Хичээл дээр угаасаа тэгээ унаагүй л бол зүгээр. Тийм унаагүй л зүгээр тэнцэл явж. Тэнцэл явж байл болоо. Яа. It's okay. Гэтэ мэдээж сайн дүн ахах гэж байна л дээ. Ирээдүйд биш ч юм аа. Ваа чимээ гүхэн. Амар онцтой. Дандаа ичтэй явдаг. Хайдстай. За, ер нь манай асуултууд манд дуусах тал руугаа орж ийн. Тэгээд энэ австрал акцентийн талаар асуусан байна л да. Мэдээж австрал акцент гэж амар хүнд акцент байдаг аа. Тэгээд хараг өөрийнхөө тусдаа хийх юм шиг. Нөө хүмүүс ингэж асуугаад байгаа байхгүй юу? Австрал ямар акцентээр ярьдаг вэ? Америк уу, англи уу гэж асуусан. Надаас нэг хүмүүс австрал акцент. Тийм австрал акценттэй. Шал өөр. Маш их British accent тааж байгаа төстэй. Гэтэ өөрсдийн гэсэн акцент. Тийм. Энд Шинэ Зеландийн акцент гэж бас байгаа. Би бол анх ялгааг нь юусоо олдоггүй. Тэгээд дээрээс нь бүр Irish accent гэж байдаг. Irish гоё штэ. Дандаа нэг I come from Ireland. Гоё штэ.
За энэ асуултанд бол зүгээр амар хөнгө хариулж. Ер нь бол австрал акцент гэж байгаа хүнд тэгээд ойлгоход анх ирсэн хүмүүс бол ойлгоход үнэхээр хэцүү. Гэхдээ явандаа сонссоор байгаа бол дасчдаг. Тийм явандаа сонссоор байгаа бол дасчдаг. Тийм болохоор анх хүрээд ойлгохгүй л бити бас сэтгэлээр унаарай зүгээр. Угаасаа тэгдэг. Угаасаа тэгдэг. За дараачих нь болохоор Австралийн Аалзуудын талаар асуусан байна. Австрал гэхээр л Аалз бодогдоод ах юм аа. Австралийн Аалзуудтай хэрхэн нүүр тулж ийнэ? Хэрхэн тэмцэж байна вэ гэсэн тийм асуулт. Яана бэд юм уу? Тийм бэд. Танкд болж нуугдсан шүү дээ дээрээс ёо. Би 5 жил байгаад ганц чараагүй. Энэ айгу азтай хүн байна л да. Би одоо 2 жил болоод нэг айгу томыг харж байсан. 2 жил болоод ганцхныг харсан гэж. 2 жилийн хугацаанд та нар нэг удаа Аалзтай тааруул тэгээ яг дундаж одоо таарах одоо тохиолдлын дунд л явж гин гэсэн үг шүү дээ. Би болохоор бараг 3 жил удаа ганцхныг л харсан. За ер нь бол мэдээ жижиг төрлийн нөгөө Аалзнууд. Миний болохоор нэг иймэрхүү. Тэгээ миний болохоор бараг алганы том Аалзнууд болол тийм ихээр болол. Гэхдээ миний харсан бол амар том өстэй Аалз байсан. Минийх ч яг адилхан амар жоохон хаяа ганц харагнаа. Тэгэхээр тэд нар чинь тэгэл амар том угаасаа харагдчихам чи тэгээ юу ч хараагүй юм шиг ингээ гар мараа өгөө хазуулахгүй шүү дээ. Тэгээд ер нь бол үзэгдэх нь амар ховроо. Хэрвээ та нар тийм амар хөдөө модтой модон дотор л амьдрахгүй юм бол ер нь гайгүй. Хотод угаасаа бүх юм хүн амьдрахад тохиолдсон учраас зэрлэг амьтдыг бол нэг амар тийм ойрхон одоо тусдаал байлна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг бол тэдрийг хараад байхгүй. Яг орой амьдрал эхлэхээр мэдээж орой амьтад жоохон ингээд дуугарн сонсогдно. Гэхдээ энэ бол нэг аюултай биш. Энд ч гэхдээ могоонууд амар ихтэй мэлээ. Могооны нөгөө уйлал гарч ирдیں۔ Тэгээд могоонууд нөгөө нэг тэр ширэнгэн одоо модорлох тиймэрхүү газар амар ихтэй. Тэгээд энэ ч жишээлбэл одоо манай энэчнээс 12 минутын зайтай газар жишээлбэл амар их могоо одоо гарч ирдэг. Тийм болохоор би хүүхдүүд харж ивэл хаамаагүй газар ингээ явуулж болохгүй. Тэгээ өөрсдөө л зорж тийм амар модтой тийм зэлүүд газар очихгүй юм бол амьдарч байгаа газар чинь бол тийм амар могой. Юу амьтад зэрлэг амьтад бол ховор нэг амар харагдахгүй битгий санаа зов. Ер нь бол ингээ бүр миф болцсон шүү дээ. Ингээд Австрал гэхээр л те коала кенгуру за тэр ч яг хөх хэлтэй амьдар. Тэгээд ингээ матар тэгээд ингээд айгу хостой гэж шатаж байна. Энэ нэг character. Why? Тэгээд надад фотогоос гадна хөдөө ордог нэг байдаг учраас. Энэ нэг санаа зов. Тийм юм филм мэдчихсэн. Нэр тийм тэмдэг юм. За дараачих нь за ер нь болцсон юм биш үү дээ. Дараачихын асуулт нь болохоор Австралийн хүмүүс ер нь ямар үзэл бодолтой чиг хандлагатай байдаг вэ? Австрали хүмүүсээс авч болох гоё зүйлс нь юу вэ гэж байна. Ингээд ер нь хүмүүст айгу илтдэг шүү дээ. Ер нь бол айгу бивэндээ respectful. Тэгээд бивэндээ гай болдоггүй. Үргэлж айгу гоё өглөө алхаад би ч өглөө амар их гарч гүйж алхдаг. Тэгээд хүмүүс амар илдэг бүгдээрээ good morning гэж би нэгээ танихгүй ажил өглөөний мэд гээл гоё мэдлдэг. Тэгээд нохоонууд нь эзэнтэйгээ дандаа инээгээд ер нь бол айгу happy нохоонууд. Тэгэхээр эзнүүд нь ямар хүмүүс байна гэдгийг харж болж байгаа. Амтнаа тийм юм байна. Жишээ нь баярлаа уучлаарай гэдэг хоёр үгийг бол айгүй их хэлдэг. Жишээ нь нөгөө автобуснасаа буухад хүртэл автобусныхаа жолоочтой баярлаа гэж буудаг. Тэр нь надад амар сонирхолтой байсан. Би нэрээ Монголд нөгөө 2-3 жилийн өмнө очиход тэгсэн Монголоо. Чи би гайхацсан. Би чи хүмүүс тэгдэг юм билээ дээ. Би чи баярлаа хаа. Чи нөгөө жолооч юу яриад байна? Яагаад баярлаа? Тэгсэн шүү дээ. Би нэг гайхсан ш нэрээ чаа яг тэгсэн чи би бас гайхсан. Яагаад баярлаа гэдэг байгаа. Одоо зүйл ажиллаа гэж. Баярлаач хаа. I was like хүмүүс л таарсан. Би надад энэ Австрали хүмүүс болол мэдээж нөө Австралийн соёл чинь өөрөө амар individualistic. Тэгэхээр яг тухайн хувь хүнд нь л амар хувь хүмүүс өөрсдийнхөө юмыг амар сайн хийдэг гэх үү. Азийн соёл чинь юу ингээ collective дандаа ингээ орчин тойрныхоо хүмүүстэй ингээ дандаа хамтын ажиллагаа ихтэй. Энд ч болохоор хүмүүс дандаа өөрсдийнхөө амьдралаа ингээд за би ингээ сайн явахын тулд би юм хийх хэрэгтэй юм байна гэд засгийн газар хүртэл хүмүүсийн хадлаа амар одоо гаргаж байгаа хууль муулууд нь дандаа хүмүүстэй зориулсан тийм хуулиуд гаргадаг. Хүнд илүү их одоо боломж бололцоо өгөх тал руугаа шүү дээ.
Тэгэхээр нөгөө нэг энэ зүгээр ингээд одоо зүгээр өөр хүнтэй хүртэл ингээ ярилцж хахад тэр хүний одоо хувийн одоо зайг амарсаа хүндэлдэг. Тэгвэл ингээ хаамаагүй ингээ мэдгүй бижиж ингээл хамаагүй хурж мөрөхгүй. Эсвэл ингээ хамаагүй ингээ хувийн асуулт асуудаг. Зүгээр тэр хүний яг хувийн орон зайг нь маш сайн ингээ хамгаалдаг, хүндэлдэг. Хүчээр цагийг бас айгүй хүндэлдэг. Хүнээс мөнгө зээлдэггүй. Ер нь айгүй шудрах тийм тогтолцоотой. Хуулийн чанга. Айгүй шудраг. Яа, досаа. Drop the bomb. За, бид гурван бичлэгийг үзсэн үнэхээр их баярлалаа. Тэгээд багч гэсэн зүйл мэдэж авсан гэж найдаж байна. So, see you guys on my next video. Bye bye. 2016 Dab. Valentine. You need new damage scratch. I need to get the pill. No, thank you. Ja, pill was jaren like. Sure. I'm so. I've been the hobby for I can't touch it. Another remixing some cookies. Cookies. Very nice. Yummy. За хааны хвчлээ авах юм бүгдээ.